За эрэгтэй эдээс шилжүүлэн суулгатаа хуулийн төслийг дэмжиж байгаа. Ягаад гэвэл одоо байр нь баригдчихэд байдаг хуулийн баталж өгөхгүй бас болохгүй. Нөгөө талаар манай Монгол улс маань бас эд эрэгтэн шилжүүлэх тал дээр нэлээд дээгүүр явж байгаа. Элэг бөөр шилжүүлэн суулгах асуудал дээр. Тэгээд 3 асуудал асууя гэж бодож байна. Нэгдүгээр энэ эдээс эрэгтэн шилжүүлж байгаа эмч нарын эрх зүйн байдлыг энэ хуулинд яаж тусгасан бэ? Жишээлбэл одоо сая Бачил эмчид нар чинь нэг жирэмсний төлөө бас ингээд яалаваад эрүүл мэндээр хохирсан асуудал гарсан шүү дээ. Энийг тодорхой тусгасан уу? Цайлангуйлсан зүгээр нэмэгдэл илүү цагийн юугаар авч яана уу? Цайлангуйлсан бас нэмж тогтоох тал дээр ямар бодлого орж байна? Одоо амьдрал бэлгэж байгаа улс шүү дээ нэгдүгээр. За хоёр дахь асуудал дэлхийн шиг хандлага болохоор ч одоо аймагуд донор одоо таргигчсан юм уу тийм аваар осол дараад амьдрах шалбаргүй болсон тийм улсуудаас одоо дэрхтэн аваад шилжүүлэн суулгадаг юм байна. Аль болохоор амь донороос авах одоо ах дүүнээс нь авах асуудлыг хойшин давдаг юм байна. Яагаад гэвэл тэр улс бас хүн маань эрэгтэй өгч байгаа хүн маань бас эрүүл мэндээр хохирдог дараа нь өндөр одоо эмчилгээний төлбөр шаарддаг асуудал байгаа юм да. Энэ талын асуудлаар ямар бодлого барьж байна? За 3 дахь асуудлын хүүхдийн элэг бөөр шилжүүлэн суулгах асуудал байгаа. Цусны өвчтөй хүүхдээр яс чөмөг шилжүүлэн суулгах, үүдлээс суулгах асуудал байж байна. Энийг ерэн цаашдаа их хүүхдийн эрүүл мэндийн төслийн төвтэй яахгүй бол энэ том хүний утаа бас физиологийн хувьд, антон физиологийн хувьд зохихгүй асуудал байж байгаа. Энийг цаашдаа хүүхдийн эрг хэмээс заслан урлагийн алба, цусны албатай хамтраад шийдэх тал дээр ямар бодлого орж байна? За ажлын хэсэг 4-р микрофон хариулъя. Эрүүл мэндийн хөгжлийн төв алтанлага. За бэйсэн гишүүний асуултанд хариулъя. За эхнийх нь бол энэ бид нар энэ хуулийн төслийн анх боловсруулаад явж байхад бол ялангуяа яг энэ эргэтэн эдээс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эмч эмнэлгийн мэргэжлүүдийг энэ хамгаалах энэ асуудлуудыг бол оруулах гэж ингэж ажилласан. За хуулийн явцад бол бид даасан энэ хуулийн төсөл маань манай мөнх сайхан гишүүн одоо санаачлаад өргөн барай явж байгаа. Энэ нь бол эмнэлгийн мэргэжлийн тухай хуулиараа илүү зохицуулаад тусдаа бид даасан хуулиараа явуулах маань зүйтэй байна гэж үзээд энэ хуулийн төслөөр бол явж байгаа гэж ойлгож байгаа. За дараа нь бол энэ олон улсад бол таны дурдсанчлан яг үнэн. Олон улсад бол яг энэ эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны 90% нь амьгууд донороос, үлдсэн 10% нь амьд донороос хийгддэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ тухайн хүн үнэхээр одоо амь нас нь эрсдэх гээд байгаа ойрын 1 сарын хугацаанд эрсдэх гээд байгаа тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүдээс нь амьд донороос эргэтэн шилжүүлэн суулгах ийм тогтолцоо байдаг. За бусад бүх тохиолдол нь төлөвлөгөөт мэт засал буюу энэ амьгуу буюу тархины хөлтөд донороос эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа яригддаг. За Монгол улсад өнөөдрийг хүртэл энэ байдал маань эсэргээрээ буюу 90% нь амьд донороос, за үлдсэн 10% нь амьгуу буюу тархины хөлтөд донороос хийгддэг байгаа. Тэгэхээр бид нар энэ шинэ хуулийн төсөлтөө энэ opt out, opt in гэдэг холимог тогтолцоог оруулж өгснөөрөө энэ пропорционал маань олон улсын жишгтэйгээ нийцэх юм байна гэдэг энэ ойлголтод хүрч энэ шинэ хуулийн төсөлд оруулсан байгаа. За 3 дахь асуудлын тухайд бол энэ их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр бид нар энэ эргэтэн эдээс шилжүүлэн суулгах энэ асуудлыг бол дэмжиж ингэж зохицуултыг хийж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах мэт засал хийж байна. За бид нар бөөр шилжүүлэн суулгах багийг хамтран байгуулад ингэ шилжүүлэн суулгах мэслийн үйл ажиллагаа зохион байгуулалт явуулж байна. За мөн цусны үүдлээс шилжүүлэн суулгах энэ хүүхдэд ясны хавдартай энэ хүүхдэд маань цусны үүдлээс шилжүүлэн энэ тогтолцоог бид нар улсын 1-р төвөмлөгтэй хамтраад багийг бэлдэх, чадваржуулах, эрх зүйн орчинд бүрдүүлэх энэ эмчилгээний дэвшилтэт технологиг ингээд нэвтрүүлээд явж байгаа. Манай энэ хуулийн төсөл дээр маань мөн дурдсан санчлан амьгууд донорт ямар нэгэн насны хязгаар заахгүй гэж орсон байгаа. Энэ маань бол энэ хүүхдээс хүүхдэд харамсалтайгаар хийж байгаа ч гэсэн хүүхдээс хүүхдэд эргэтэн шилжүүлэн суулгах энэ боломжийг мөн нээж өгж байгаараа энэ хуулийн төсөл маань бол онцлогтой байгаа.